Техник технологи политехникийн коллеж мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гаргаад 40 жилийн хугацаа өнгөрч байна. Тэгвэл 2024-өөс 2025 оны шинэ хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Эндээс гарсан төгсөгчид хөтөлбөрийн зах зээлд өндөр эрэлттэй байдаг гэдгээрээ давуу талтай юм аа. Энэ жил техникийн боловсрол болон мэргэжлийн боловсролоор 350 гаруй оюутан суралцагчид тус сургуулийг төгсөж байна. Хөтөлбөрийн зах зээлд хамгийн их эрэлттэй байгаа мэргэжлэр суралцсан төгсөж байгаа нийт суралцагчдын 88% нь өнөөдөр шууд ажлын байранд шилжиж байна гэж сургуулийн удирдлага багш нар онцоллоо. Манай сургуулийн бэлтгэж байгаа мэргэжлийн чиглэлүүд бол дандаа Монгол улсын улс нийгэм эдийн засагт баялаг бүтээгчд буюу маш их эрэлттэй тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр төгсдөг. Нийт хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн 98% нь бол эрэлттэй тэргүүлэх мэргэжилд ордог байгаа. Өмнө нь техник мэргэжлийн сургуульд дунд орлоготой айлын хүүхдүүд суралцдаг гэсэн ойлголт нийгэмд түгээмэл байсан. Харин одоо энэ хандлага сүүлийн 5 жилийн дотор эрс өөрчлөгдөж, нарийн мэргэжил эзэмшил суралцах сонирхолтой суралцагчдын тоо нэмэгдэжээ. Манай ээж өөрөө тоогооч болохоор би өөрөө хоолыг сонирхолтой. Тэгээд тоогоочийн мэргэжлийг сонгосон. Энэ сургууль болохоор ер нь тийм Монголд бол алдартай. Тэгээд ер нь энэ сургуулиас өөр сургуульд орох сонирхол байгаагүй. 3 жил суралцсны эцэст өнөөдөр ингээд төгсөж байгаа бол амар баяртай байна. Багш нарын арга зүй, хичээл заал, дадлагын үйл ажиллагаа нь хамаагүй илүү байдаг байхгүй. Тэгээд тэрнгээр сонгож орж ирсэн. Цаг үеийн дагаад суралцсан төгсөх мэргэжлийн чиг баримжаа мөн өөрчлөгдөж байна. Дугайлбал сэргээгд хэрчим хүч, цэглэн автомашины засварчин, автоматжуулалтын ажилтан, IT, дроны операторчин, автозамын чиглэлийн мэргэжилтэн зэрэг чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхэд залуучууд их болсон тухай боловсролын судалгааны байгууллагууд онцолж байсан юм а.